Энэ удаагийнхаа бичлэгээр 2024 онд үзэгчдийн хүртэл болсон хайр дурлал төрлийн Макстон Холл хэмээх 6 ангитай киноны 1-р ангийг нь товчдын ярьж өгөхөөр сонголоо. Баян чинэлэг Бофорт гэр бүлийн хүү Джеймс галзуу үйлчлэгийнхээ дараа сэрж байгаагаар 1-р анги эхэлдэг. Түүний хажууд унтаж байгаа эмэгтэй бол түүний найзуудын нэг Алистерийн эгч Элейн юм. Джеймс ориглон дарс уусаар босч явсны дараа дарс гиснээс Хардис дарс нь 1 цаг тутамд 150 хундаг борлуулагддаг гэдгийг та мэдэх үү? Австрали улсаас гаралтай Хардис дарс нь цагаан, улаан, ягаан гэсэн 3 төрөлтэй. Та бүхний харж байгаачлан эргэдэг бөглөөтэй бөгөөд онгойлгоход хялбар. Австралийн номер 1 дарс хамтдаа бүтээх мөч Хардис. Түүний утсанд сандарсан байдалтай дүү Лидиягаас нь өөрийгөө баларсан юу хийхээ мэдэхгүй байна гэсэн зурвас ирдэг. Джеймс усан сан дээр ирэхэд найзууд нь өнгөрсөн шөнийг өнгөрүүлсэн Элейнийг ямар байсныг асууснаар дүү Алистер уурлаж Джеймс рүү дайран усан санд зодолдоно. Энэ үед Лидия уйлсаар ирж Джеймст өөрийг нь ямар нэгэн буруу зүйл хийж байхад Руби Белл гэх охин гэрет ороод ирсэн. Үнэн задрах юм бол аав нь болон хэвлэлийнхэн өөрийг нь зүгээр өнгөрөөхгүй гэж гомдолсноор Джеймс Руби гэж хэн болох мөн яг юу болсныг асуудаг. 4 цагийн өмнө Руби автобусаар сургууль руугаа явж байлаа. Тэрээр сургуулийнхаа профессор Саатантай таарч тэрээр түүнд Оксфордын унших ёстой номны жагсаалтыг 2 удаа уншсанаа хэлнэ. Профессор Рубигийн өгсөн баримт бичгүүдийг уншина гэдэгтээ баяртай байгаа ба түүнд сайн тодорхойлолт бичиж өгөхөө амлалаа. Рубигийн хувьд Оксфордын их сургуульд сурах нь түүний мөрөөдөл бөгөөд Макстон Холл сургууль бол түүний мөрөөдлөө биелүүлэх тасалбар нь юм. Түүнийг сургууль руугаа явж байтал хажуугаар нь өнгөрөх тансаг зэрэглэлийн машин шавар затсан өнгөрдөг. Улмаар Руби Макстон Холл сургуулийн детгэлэгт хамрагдахаар хэдэн сарын турш шаргуу хөдөлмөрлснөө ярьдаг. Энэ үед тансаг машинаас Лидия Бофорт бууж ирэх нь тэр. Үргэлжлүүлээд Руби Бофортын шиг гэр бүлүүд зарим язгууртан гэр бүлээс илүү их хөрөнгө мөнгө эрх мэдэлтэй байдгийг ярина. Макстон Холл сургуульд дандаа л баячуудын нэр хүндтэй гэр бүлүүдийн хүүхдүүд явдаг ба тэдэнд бүхэл үе таалга анханасаа л нээлттэй байдаг. Харин Руби бол энэ сургуульд үл үзэгдэгч. 1 жилийн дотор Оксфордод орохын тулд буруу алхам хийж болохгүй гэж Руби тайлбарлана. Түүнд цорын ганц найз байдаг нь Лин. Эцэг эх нь дампуурж салснаас хойш тэр Рубиг тоож найзалдаг болжээ. Удалгүй Руби Лин хоёр Лидия зэрэг босод сурагчдын хамтаар профессор Саатны хичээлд сууж хоорондоо сонирхолтой мэтгэлцэн өрнүүлнэ. Хичээлийн дараа Руби Лин хоёр Рубигийн зохион байгуулалтыг нь ахалж байгаа. Угтах үдэшлэг нөгөөдөр болох гэж байгаа тул үдшилгээ төгс байлгахын тулд хуваарлж авсан ажлуудаа ярилцсан явж байлаа. Гэтэл Руби профессор Саатанд бичиг өгөх байснаа санаж яаран түүний ажлын өрөө рүү явдаг. Тэрээр хаалгыг нь шууд татан ороход цочирдмоор нь Лидия Саатан хоёр үнсэлцэж байх нь тэр. Бантсан Саатан харагдж байгаа шигэ биш тайлбарлая гэхэд Руби шуудхан л тэднийг орхин явснаар Лидия сандарч амьсгал нь давчтана. Руби харсан зүйлдээ зочирдон арга хэмжээ зохион байгуулах хорооны хурал дээр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байлаа. Гэсэн ч тэрээр угтах хүчилгийн талаар яриагаа үргэлжлүүлж байтал сургуулийн хүсэмжит залуу Джеймс Бофорт ирэн суудаг. Руби түүнийг баячуудын муухай бүхнийг өөртөө шингэсэн хүн өнөө хүртэл өөрийгөө ийм хүмүүсээс зайлсхийсээр ирсэн гэдгээ ярьдаг. Гэтэл Джеймс Рубитэй түр уулзаж болох уу гэснээр тэр зөвшөөрч тэд тусдаа уулзлаа. Энэ үед Джеймс ингээрээс мөнгө гаргаж ирэн Рубигийн гарт нь атгуулад профессор Саатны өрөөнд харсан зүйл чинь огтоо болоогүй явдал шүү гээд дахин мөнгө нэмж өгдөг. Тэгээд жил чимээгүй байх юм бол эцэст нь 2 дахин ихийг өгнө гэж хэлв. Руби түүнийг бодсноос нь илүү том новшин байна гээд хэдийгээр өөрийгөө ядууч түүний мөнгө өөрт нь хэрэггүй гэж хэлэн мөнгийг нь урд нь хаяад гарч явдаг. Руби зөвхөн ажиллаа хийж байхад өмнөх харсан зүйл нь бодогдсоор. Энэ бол Рубигийн дүү Эмбер, харин энэ тэрэгцэртэй эрэгтэй бол түүний аав Ангус. Хэдийгээр тэдний гэр бүл санхүүгийн хувьд хэцүү байгаа ч хайраар дүүрэн гэдг нь харагдана. Руби аав нь дээд давхар руу гараагүй 1 жил болж байгаа. Учир нь ослын дараа даатгалаас өгсөн шатаар дэшилдэг сандал нь хэдэн сарын дараа эвдэрчихсэн. Тиймээс аавдаа хэлэхгүйгээр шин сандал авч өгөхөөр мөнгө хурааж байгаа гэж ярьдаг. Маргааш нь Руби Саатны ажлын өрөөнд очиж тодорхойлолт бичихэд зориулсан бичиг баримтыг нь буцааж өгөхийг хүсээд түүгээр тодорхойлолтоо бичүүлэх сонирхолгүй байгаагаа илэрхийлнэ. Учир нь хожим үнэн илэрвэл тодорхойлолт нь ямар ч сайхан байгаад үн цэнэгүй болно гэж тайлбарладаг. Рубид баригдсандаа л түүнд сайн тодорхойлолт бичиж өгсөн гэсэн яриа гарахаас сэргийлж байгаа бололтой.
Лин Рубигээс яагаад саатнаараа тодорхойлолтоо бичүүлэхгүй болсныг асуухад Руби өөрийгөө бичиг баримтаа хольж хутгсан хэмээн үннийг хэлсэнгүй. Улмаар Лин хэн ч захирлаас тодорхойлолт бичүүлэхээр гуйж зүрхлээгүй гэдгийг анхааруулна. Руби захирлаараа тодорхойлолт бичүүлэхээр зориглжээ. Джеймс Рубитэй дахин хэлэлцээр хийхийг оролддог. Руби түүнийг өөрөөс нь хол байхыг хүсэхэд Джеймс түүнд хүн болгонд үүнэ байдаг. Чиний хэд юм гэж асуув. Руби юу ч хэлэхгүй мөнгийг нь тоохгүй байсан тул гинэт Джеймс гадуур хүрмээ тайлж сургуулийн хамгийн халуухан залуутай бяцхан адал явдал хүсч байна уу хэмээн өөрийгөө санал болгодог. Руби түүнийг нэг л алхам ойртох юм бол доодох руу нь өвдөглөнө гэж сүрдүүллээ. Тэгээд Руби өөрийн үнийг хэлье гээд өөрөөс нь хол байхыг хүсч Джеймстэй хамт байгаагаа хэнд ч харагдмааргүй байна гэж хэлээд явдаг. Джеймсийн хувьд хэн ч өмнө нь түүний саналаас татгалзаж байгаагүй. Мөн Рубиг тэдний гэр бүлээс юу ч хүсэхгүй байгаад итгэхгүй байв. Дараа нь Лин Руби руу захирал нь тоглолтод ирж байна гэсэн зурвас илгээн. Макстон Холл сургуулийн баг өөр сургуулийн багтай лакросоор өрсөлдөх гэж байгаа ба Джеймс багийн шилдэг тоглогч бололтой. Тэмцээн ширүүхөө өрнөж Джеймс ч сайн тоглолтыг үзүүлж байлаа. Энэ үед Алистер эсрэг багийн тоглогчоос өмнөх хариугаа авахын тулд хүчтэй алдаа гаргаснаар багийн хооронд зодон үүсч Алистер талбайгаас хөөгдөнө. Энэ хооронд Руби тоглолтын дээр ирчихсэн захирлыг хүлээж байтал талбайгаас хөөгдсөн Алистер түүнтэй танилцж гар барьдаг. Гэтэл Джеймс бөмбөгтөө довтолж байхдаа тэднийг гар барихыг нь хараад анхаарал нь сатарч довтлогоо нь бүтлгүүтнэ. Джеймс магадгүй Алистерийн эгч Элентэй дотн харилцаанд орсон болохоор Алистер Руби хоёрыг түүний эсрэг ямар нэгэн зүйлээс эднэ гэж бодсон байх. Удалгүй захирал ирснээр Руби захиралтай уулзаж Оксфордод зориулсан тодорхойлолт өөрт нь зориулж бичиж өгөхийг хүснэ. Захирал түүнд шууд тодорхойлолт бичиж өгөх боломжгүй. Харин асар их төлбөр төлж байгаа сурагчид болон тэдний эцэг эхэд сайхан сэтгэл төрүүлэх угталтын үйлчлэгийг санаанд нь эцгээр сайн зохион байгуулах юм бол тодорхойлолт бичиж өгнө гэж хэлдэг. Макстон Холл сургуулийн баг тэмцээндээ ялалт байгуулж Руби ч сэтгэл өндөр баярлан явж байтал гинэт Джеймс түүн дээр хурж ирэн Алистертэй юу төлөвлөж байгааг нь асуудаг. Тэгээд юу ч төлөвлөсөн бай. Руби шиг хинч биш, нэр төрөгүй, ямар ч мөнгө холбос үлбээгүй хүн өөрсөчгөн хүмүүст ойртож чадахгүй. Тиймээс хүсснээ хий гэж хэлэн Рубигийн зүрхийг шархлуулна. Джеймс дүү Лидиатайгаа хамтаа машинд явж байхдаа түүнээс Рубигийн талаар юу мэдхийг нь асуухад Лидия арга хэмжээг даргалж байгаагаас тооцвол юу ч мэдэхгүй гэж хариулснаар Джеймсийн толгойд нэг санаа төрсөн бололтой. Руби захирлаараа тодорхойлолтоо бичүүлэхийн тулд угталтын үйлчлэгтээ алдаа гаргахгүй төгс байлгахаар бэлдсээр. Ингээд эцэст нь угтах үдэшлэг эхэллээ. Руби үйлчлэгийг ямар ч алдаагүй зохион байгуулахын тулд чадхаараа хичээсээр. Үйлчлэгийн үеэр профессор Сатан Рубитэй тусдаа ярилцахыг хүсснээр тэр зөвшөөрөв. Энэ хооронд Джеймс хүнээр дамжуулан DJ-д захиалга өгнө. Мөн Сатан Руби хоёрыг ярилцаж байхад утсаараа зургийг нь дарлаа. Сатан Рубид Лидия тэр хоёр багш шавийн хувьд уулзаагүй. Өмнө нь нэгнээ таньдаг байсан гэж тайлбарлахад Руби энэ өөрийнх нь хэрэг биш гэж тайлбарлана. Энэ үед захирал ирж үйлчлэг яг өөрийнх нь төсөлж байсан шиг болж байна гэдгийг хэлж Рубиг баярлуулдаг. Яг үүнтэй зэрэгцэн гинэт аян өөрчлөгдөж талбай дээр тайчих үзүүлбэр тоглогдож эхэлснээр сонгодог орчин орвонгоороо эреглээ. Энэ нь мэдээж Джеймсийн Рубиг чадаж байгаа алхам юм. Эрэгтэй эмэгтэй тайчигчид эцэг эхчүүд дээр очиж бүжиглэхээс гадна захирлыг болон Руби хүртэл суудалд суулган дээр нь бүжгэлдэг. Руби хөгжмийг зогсоосны дараа Джеймстэй нүүр тулахад тэрээр Рубид түүний амийг нь хамхиж чадахгүй ч түүний хэлсэнд нэг ч хүнийг итгэхгүй болгож чадна гэж хэлснээр Руби нулимс туслуулна. Энэ үед захирал Руби болон Джеймс нарыг дуудуулдаг. Захирал тэднийг өөрийнх нь урмыг маш ихээр хугалсныг, Джеймсийг DJ-д мөнгө төлснийг мэдсэн гэдгээ хэлнэ. Тиймээс Джеймсийг лакросын багаас нь хасаж Рубид тодорхойлолтыг нь бичиж өгөхгүй гэж шийддэг. Тэгээд үдшилэг сүйрүүлэх хэмжээний цааш шалтгаан байгаа эсхийг асуухад Руби хэсэг бодсны эцэст байхгүй гэж хэлснээр түүнийг харсан зүйлээ хэлчихгүй гэж эмээж байсан Джеймсийг гайхшруулна. Үргэлжлүүлээд Руби энэ удаагийн алдаанасаа сургамж авч удахгүй болох хандивлагчдын гала хүлээн авалт дээр өөрийнхөө зохион байгуулах чадварыг нотлно гэж хэлдэг. Улмаар захирал Джеймсийг ч бас алдаагаа засахын тулд арга хэмжээ зохион байгуулах хороонд орж энэхүү арга хэмжээг хамтдаа зохион байгуул гэж даалгана.
Сургуулийнх нь нэр хүндийг гутаасан тэдэнд төгс төгөлдөр арга хэмжээ зохион байгуулж алдаагаа засах боломж олгоё. Дараа нь Рубигийн тодорхойлтын талаар бодож үзье гэж захирал хэлдэг. Захирлын өрөөнөөс гарсны дараа Джеймс Руби шиг хүнээс тушаал авахгүй гэхэд Руби түүнээс айхгүй байна гэж хариулна. Тэгээд Оксфордод суралцах боломжоо Джеймсээр сүрүүлэхгүй. Тиймээс хүсснээ хий гэж хэлээд явдаг. Энэ үед Джеймс Руби чи дайтахыг хүсэж байна уу? Хүслэр чинь болог гэж дотроо хэлснээр 1-р анги төгсдөг.